болж байна. Эхлэв. За өнөөдөр бид нар нэг хэвлэлийн баг орол зохион байгуулж байна л да. Монголын төмөр замын нэгдсэн холбооноос. Тэгэхээр Монголд бол одоо ардчил шудраг ёс оршин тогтоод 25 жил болж байна. Гэтэл одоо өнөөдөр шудраг бас юмнууд байсаар байна. Өөрөөр хэлэх юм бол одоо шудраг хүмүүс шудрагаар хөдөлмөрсөн хөдөлмөрийнхаа одоо ажил хөлсийг авч чадахгүй байгаа юм шудраг бас явдлуудыг бид нар бол одоо бас эсэргүүцэж байна л да. Бид өнөөдрөөс эхлээд одоо яг хөрийн Монголын төмөр замын бүтээн байгуулалтан дээр ажиллаж байсан 13 компани, анхнаасаа 35 компани байсан. За эдгээр бол одоо ажил хөдөлмөрөө гүйцэтгэжээд, үүргээ гүйцэтгэжээд, гэрээний дагуу хийж дуусчаад тэгээ одоо салин хөлс мөнгө авч чадахгүй байгаа юм шудраг бас явдлыг одоо бид нар одоо эсэргүүцэж байна л да. Тэгэхээр энэ юу вэ гэхдээ зэрэг би юу шийдэх гэж байгаа нөхөр бидний одоо хүсэж байсан ардчил ийм ардчил биш юм аа. Өөрөөр хэлэх юм бол энэ Монгол улсын иргэн бүр шудраг хөдөлмөрлөх ёстой, шудраг гэрээ байгуулах ёстой. Түүнээс биш одоо тийм нэг дарамтлсан давуу ихээр одоо тэгш бус гэрээ байгуулж одоо гадны компаниуд одоо яадаг цалин хөлсөн дээр нь унжих, өгөхгүй байх, говьшуулах, завчуулах ийм янз янзын одоо үзлүүд гараад байгаа учраас манай одоо мэрэгжлийн одоо нөхдүүд, манай мэрэгжлийн одоо энэ холбооны дэргэд ажилдаг харьяа одоо энэ компаниуд цаашдаа одоо энэ бүтээн байгуулалтанд оролцоход бас аргагүй хүндрэл учирч байна. Яг л төрүүчийн хөлс салингаа авч чадахгүй дараагийн ажил руу орно гэхэд эдгээр зүрхшээж байгаа нь аргагүй. Тийм учраас бид нар бол энэ компаниудын одоо хөдөлмөрийнхаа хөлсийг авъя гэж байгааг дэмжиж байгаа юм. Тийм учраас өнөөдөр бид нар энэ баг хурлыг дэмжиж энэ нөхдүүдийн одоо юу хэлхийг сонсъё. Асуултанд одоо сурвалжлагчдын асуултанд одоо энэ компани төлөөллүүд оролцож байна. Эдгээр хариулах баха гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө юу болсон тухай яасан тухай товч мэдээллийг одоо уншиж танилцуулъя. За. За Ухаан удаг гашуус ухаатай чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд улс орны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилт авч чадахгүй улмаас санхүүгийн хүндрэл зарим компани дампуурлын ирмэг төрөөд байгаа. Бүгд найрамдах Солонгос улсын Samsung ST компани, Монголын төмөр зам, төрийн өмчөд төвцөд компанийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу газар шорооны ажлын 119 сая ам долларын санхүүжилт 100% олгогдсон байдаг. Чингис бондын 200 сая ам долларын санхүүжилт өгч бүгд найрамдах Солонгос улсын компани дансанд хэдийн орсон байдаг. Гэтэл өнөөдрийн хүртэл туслан гүйцэтгэгч нар мөнгө авч чадахгүй хүрээд байгаа маа. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд концессийн гэрээний дагуу шалгараад байсан Energy Resource Rail хувьцаат компани эрхийг цуцлан эрх шилжүүлэх гэрээ гэгчийг байгуулан Монголын төмөр зам, төрийн өмчөд хувьцаат компани, бүгд найрамдах Солонгос улсын Samsung ST компани энэхүү ажилд шалгарсан байдаг. Улмаар Esto хувьцаат компани, Нутгийн боён хувьцаат хариуцлагатай компани, Бидний зам хувьцаат хариуцлагатай компани, Transcom хувьцаат хариуцлагатай компани гэх мэт үндэсний 13 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж нийтдээ 11.7 сая метр куб улс орны ажлыг 137.2 тэрбум төгрөг буюу 70 сая ам доллараар хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг. Гэтэл үндэсний 13 компанитай 1 метр куб улс орны ажлыг 8500 төгрөг буюу 5 ам доллараар хийж гүйцэтгэх гэрээлсэн Samsung ST компани Монголын төмөр зам, төрийн өмчөд хувьцаат компанитай 1 метр куб улс орны ажлыг 9.9 ам доллараар тооцсон гэрээ байгуулсан байдаг юм а. Зөвхөн гэрээний үнийн дүнгийн зөрүүнээс хамаарах 4.9 ам доллароос бүгд найрамдах Солонгос улсын Samsung ST компани
57.3 сая ам долларын цэвэр ашиг олжээ. Үүнийг шударга нийгэмд бол ашиг биш, гэрээний заллиг гэж нэрлэдэг юм. Нэмж дуулахад Samsung ST компани ерөнхий гүйцэтгэгчийн гэрээний дагуу тухайн ажлын менежментийн зардал 30 сая ам долларын ашиг орлого, 56 сая ам долларын урьдчилан авсны үндсэн дээр улс шорооны ажлаа эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар үндэсний 13 компани нийт улс шорооныхоо ажлын 85%-ийг хийж гүйцэтгэн 112.6 тэрбум төгрөг буюу 56.62 сая ам долларыг гэрээний дагуу хүлээн авсан ч Samsung ST компани санхүүжилт орж ирээгүй гэсэн үндсэн шалтгаанаар ажил зогсоон үлдсэн төлбөрийг нь өгөлгүй өнөөдөр хүрсэн байна. Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой ухаан ходог гашуус ухаатын чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих ажил нийтдээ 8.6 жилийн хугацаатай зарцуулагдсан боловч 1 см-ш төмөр зам баригдаагүй байна. За тэгэхээр энэ хугацаанд Монгол улсын ерөнхийлөгч 2 удаа, засгийн газар 4 удаа, зам тээврийн сайд 6 удаа, Монголын төмөр зам төрийн өмчит тавцаад компаниг гүйцэтгэх захирал 6 удаа солигдсон байдаг. Харин монголчууд бид төмөр замын бүтээн байгуулалтанд нийтдээ 265.6 сая ам доллар, 6.3 тэрбум төгрөг зарцуулсан. Үндэсний 13 компани улс оронд нэмэх хэрэгтэй энэхүү бүтээн байгуулалтанд ашиг сүн хонжоог тэргүүн тавьж оролцоогүй. Бид улс орондоо хэрэгтэй бүтээн байгуулалт хийх үүрэгтэй гэж оролцсон гэтэл одоо гаргасан зардаач нөгөж чадахгүйгээр хохироод байна. Өнөөдөр яагаад бүтээн байгуулалтанд хийдэг үндэсний компани Монголын төр засаг яам тэдний харьяа, төрийн өмчит хороо улсын компаниуд хохироогоо байдаг нь ийм зэвүүн цагт ирсэн үнэхээр харамсаж байна. Бид хэдийгээр Samsung гэгдэх компани туслан гүйцэтгэхээр шалгарч гэрээ байгуулсан ажилласан ч Монголын төрд итгэж энэ бүтээн байгуулалтанд оролцсон. Иймээс Монголын төрөөс зарласан бүтээн байгуулалтанд оролцож хохирсон одоо хийгдээд байгаа газар шорооны ажлын 100% хийсэн үндэсний 13 компани санхүүжилтийн нэн яралтад олохыг зам тээврийн яам Монголын төмөр зам төрийн өмчит компаниас шаардж байна. За тэгээд сэтгүүлчтэй тавигдах асуултыг Transcom хоцод компани захирал дэд захирал Хөдөр яан асуултанд хариулна. Маш асууж. За энэ дээр нийт бүтээн байгуулалтанд оролцсон 13 компани гэрээний үлдэгдэл төлбөр нь бол одоо 24 тэрбум 600 сая төгрөг байна. А энэ гэрээний гүйцэтгэлээ суудгаж авсан нийт төлбөр нь 8 тэрбум 500 сая төгрөг болоод байна. 14 онд ажил хийгдсэн, 14 оноос хойш ажил хийгдсэнгүй үндсэндээ бүтэн 2 жил зогсож байна. Энэ хугацаанд бас одоо сул зогсолт тэр компаниудын алдан, зээлийн хүү, түрээсийн төлбөр, лизингийн хүү бүх юмуд өсөж байна. Энээс болоод энэ компаниуд ажлынхаа цалин гүйцэтгэж чадахгүй, үндэсний бүтээн байгуулалтанд оролцсон ирнэ тэрнийхээ үр шимийг хүртэж чадахгүйгээр ингээд компаниуд нь өөрснөө санхүүгийн маш хүндрэлтэй байдалд ороод байна. Энийг асуулт байна. 100% хийх гүйцэтгсэн болохоор мөнгө авна гэдэг шээ. Тэгэхээр автомобилийн хүснэтийн зарим бүр 40% ажиллаж хийж гүйцэтгсэн компаниуд байна. Энэ ажил болгоо янз бүртэй энэ хоолой огсролтой ажил гэдэг байгаа энэ бол 40%-тай явж байгаа. Улс шорооных нь ажил бол 85-аас 100% хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ ажлын гүйцэтгэлээр энэ үлдэгдэл нь бол түрүүн миний хэлдэг 24.6 тэрбум төгрөг болоод байгаа байхгүй юу? Гүйцэтгсэн ажил нь. Тий. Энэ бол тустай ажлууд байгаа. Төмөр замын бүтээн байгуулалт гэдэг бол хэдхэн хүний очоод хийждэг ажил биш л дээ. Нэг компани ард ихэд 100-аас 150 хүн энд элбэг байж байгаа. Яг бүтээн байгуулалтанд оролцоод ажилласан улсууд нь. Энэ дээр нэг компанид дор хаяж 50-60 техник гарч ажилладаг. Тэрний туслан гүйцэтгэж бусад инженер геодез ажилчдаг гэхэд нэг 100-аас 150 хүн нэг компани ард байна гэдэг чинь ойролцоогоор 1500-аас 2000 ажилчны аргаар асуудал хөндөгж байгаа байхгүй юу?
Энэ бол үндсэндээ энэ төлбөр хийгдэггүйгээс болоод энэ хүмүүс маань хохирч байна. Давхар компаниуд маань хохирч байна. Яг үнэ өнгөрсөн жил хийсэн. Түүнээс хойш ер нь мөнгө олгогдсон байгаа юм. Ер нь олгодог байгаа. Энэ талаар ахиц гарсан ерөөсөө алган Samsung компани бүгдийг хойш нь татаад хугацаа очихын тулд ерөөсөө байнга л Монголын төмөр замаас бид мөнгө аваагүй авч яж өгнө гэдэг тийм хариултыг өгдөг. А гэтэл яг үнийн хэв дээр бол баримт аваад үзэхэд Монголын төмөр замаас энэ компани санхүүжилтээ авчихсан байдаг. Шүүхэд хандаж байна. Шүүхэд 2-3 компани. Шүүхэд бол компаниуд хандаад явж байгаа. Гэхдээ бас энэ гэрээг байгуулахдаа Samsung компани өөрснийх нь гэрээний драфтаар хийгдсэн учраас энэ дээр бас хүндрэлтэйнүүд бий. Хэрвээ гэрээний асуудлаар шүүхэд хандахаар бол Сингапурын арбитрийн шүүхэд хандна гэсэн тийм залттай явж байгаа. Энэ бол бас дотоодын компаниудад бол нэлээд хүнд тусаж байгаа. Тэгэхээр энэ дээр бас би нэмээд хэлчихэл да. Энэ ямар утгатай вэхээр энэ Монголын үндэсний компаниудаа эрх үхий дээд байгууллага төрийн хувьцаат компаниуд дарамтлах маягаар дараавталж гэрээ байгуулдаг. А энийг бол одоо гадаадын компаниуд их овжингоор ашиглаж байна л да. Тийм ч учраас өнөөдөр яг үхээр их давуу эрхтэй гэрээг Samsung компани хийсэн байдаг. Тийм ч учраас өнөөдөр олон улсын арбитрийн шүүх хүртэл явхад манай хайгуу төрөл зарим зүйл дээр ялагдах ийм байдалд хүрэхээр өөрөөр хэлэх юм бол нэг аав нь хүүхдээ хуурч байгаа юм шиг тийм маягийн одоо тэгш бус гэрээг байгуулсанаас болж өнөөдөр энэ Монголын үндэсний 13 компани түүний ард нь зогсож байгаа 2000 гаруй ажилчдын ар гэр өр хүүхдүүдийн амьдрал ахгүй ямар байдлаар шийдэгдэж байна гэдгийг харагдаж байгаа байхгүй. Тийм маягаар одоо энэ гадны компаниуд бид нэр тэгш бус гэрээгээр хамтран гүйцэтгэж ажиллахдаа заавал энэ гэрээнийхээ одоо энэ зарчмыг шүүн тунгааж ярилцаж хийх ёстой байтал урайлж дуудаад хуучин дээр үеийн одоо социализмын үеийн шиг нэг дарга ирээд нэг сайд ирээд нэг компани захирал нь ирээд урайлж дуудаж байгаад тэгээ гар үс зуруулаад тэгээ аманд нь эхлээд нэг жоох юм өгчгөөл тэгээ тэрээс хойш нь хараа сууж яадаг ийм маягийн одоо шудраг ус гэрээ хийгдээд байгаа байхгүй юу. Тийм болоод л эдгээр өнөөдөр ийм байдал хүрчээд байгаа шүү дээ. За Samsung компани төлөөлөлтөө бол байнга уулзаж байгаа. Энэ дээр тэр эрх бүхий албан тушаалтнууд нь шалгаж байгаа ч гэсэн компани бол ажиллаж байгаа шүү дээ. Компани ажилчид инженерүүд нь байгаа. Тэр улсуудаа санхүүгийнтэй бид уулзаж ярилцж байгаа. Энэ дээр тэгтээ ерөөсөө ахиц гарахгүй байна. Байнга хугацаа хожих байдлаар тийм асуудлыг шалгая, ийм асуудлыг шалгая гэж нэг асуудлыг шалгахдаа хэдэн сараар алгуулж байна. 13 компаниг тусад нь авч уулзаад тусад нь асуудлыг шалгана гэсээр л энэ бол үндсэндээ 2 жилийн хугацаа алдчихлаа. Энэ бол тийм удаан шалгаад байх ажил ерөөсөө биш. Тодорхой гүйцэтгэсэн ажил нь байж гэн хийсэн компани байж гэн тохирсон үнийн гэрээний үнийн дүн байж гэн энийг яг одоо шийдэж болдоггүй юм. Энэ мөнгө төгрөгийг бол энэ компани авчихсан мэдээлэл байгаа шүү дээ. Тэгэхээр энээс асуудлыг шийдэх бол энэ Монголын үндэсний 13 компани бол бас нэлээд хүндрэлээс гараад цаашаага санхүүгийн болоод эдийн засгийн бусад тэр бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь бол нэмэртэй юм. Одоо энэ хямралын хүнд үед ингээд үндэсний компаниуд нь дампуураад төрийн ажлыг хийснээс болоод захиалгат ажлыг хийснээс болоод дампуураад байх юм бол Монголд ер нь цаашаа энэ том бүтээн байгуулалтын ажил хийгдэж чадах юм болов. За манай компанийн хувьд бол 185 дугаар километрээс 205 км хүртэл ийм ажлыг хийсэн. Тэгээд энэ дээр бол биднээс 5 тэрбум 466 сая төгрөгийн гэрээ байгуулад эндээс авч чадаагүй төлбөр нь одоо 504 сая төгрөг байна. 504 сая 883 мянга 262 төгрөг 91 мөнгө. Хагас тэргүүн төгрөг. Энэ бол гэрээний үнийн дүнгээс суутгаж авсан, гүйцэтгэлийн суутгалж авсан мөнгө. Одоо 2 жилийн хугацаанд энэ төлөгдөөгүй явж байгаа. Samsung компани 500 орчим сая долларын 100 мянган долларын өөрийн хөнгөтэй
компаниг чадварсан гэдэг ийм яриа гараад байна. Энэ компани өөрөө яг техник хэрэгсэлтэй ямар хүчин чадалтай компани вэ? Одоо хийсэн ажлыг нэгдээ 13 туслан гүйцэтгэгч компаниуд хийсэн гэдэг ингээд яриад байна. Өөрсдөнд нь компани болтой хийсэн юм чинь 100% гүйцэтгсэн байдалтай байна. Samsung компаниуд энэ дээр ерөнхий гүйцэтгэгчээр орсон. Тэр цаад юуг нь бол бид мэдэхгүй, тэрийг шалгахгүй. Samsung компанитай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулад ажиллахад Samsung компани ерөнхий гүйцэтгэгчээр хяналт тавьж ажилласан. Нийт ажлыг баталгаажуулж явж исэн. Samsung компани энэ дээр нэг хурц шараа өөрснөө хийгээгүй шүү дээ. Энэ бүх ажлыг үндэсний 13 компанид хийж гүйцэтгсэн. Тэ. Одоо нийт далангийн ажил бол нэг 85-6% явж байгаа шүү дээ. Хэрвээ энэ ажлыг цааш нь гүйцэтгэхгүйгээр ингээд удаад байх юм бол бидний хийсэн ажилч үр дүнгүй болох нь Монгол улс энэ баялгаа зөөх төмөр замаач босгож чадахгүй л болох гэдэг нь шүү дээ. Одоо энэ төмөр замч ашиглахгүй ингээд удаан байгаад байхлаар нөгөө байгалийн элэгдэл хоригдол тэр бүх юмараа ингээд хоригдоод эвдрэлд ороод явдаг. Тийм юм байгаа шүү дээ.